сайн хүүхдүүдээ та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нэг далайн хэлбэлцэл бүлэсэдийн өгнөд гармоник хэлбэлцлийг хамтаа үзэх болно. За тэгээд хичээлээ эхлүүлцгээе. За хэлбэлцэл нь юуны түвэнд хэлбэлцэл нь механик хэлбэлцэл, цахилгаан соронзон орны хэлбэлцэл, гармоник хэлбэлцэл зэрэг 3 төрөлтэй байдаг. Түүнээс бид өнөөдөр гармоник хэлбэлцлийн сонгоовч үзэх болно. За тэгвэл хэлбэлцэл гэж яг юу хэлдэг юм болоо? За бидний эргэн тойронд бол маш олон төрлийн хэлбэлцэл явагддаг. Үүнээс би та бүхэндээ бодит амьдрал дээр бидний хамгийн ойрхон жишээнүүдийг бэлдсэн. За тэгээд үүнийг хамтдаа харцгаая. За эднэг нь бол бүгдээрээ хэлбэлцэлд ингээд багтдаг байх нь. Энэ жишээлбэл гитарны утас нь хөдөлж байгаа нь хэлбэлцэл тоодож байгаа бол машины дугуй дээшээ доошоо хөдөлж байгаа, савлуу урагшаа хойшоо, тэгээд эртний цаг нь маруужаа зүүнчээгээ хөдөлж байгаа нь хэлбэлцэл багтдаг байх нэ. За тэгвэл хэлбэлцэл гэж юу вэ гэдгийг тодорхойлт нь яг юу юм болоо? За тэгвэл тэвзгийн байрны орчинд явагдах давтагдах хөдөлгөөнийг хэлбэлцэл гэнэ. Тэгээд хэлбэлцлийн үед хөдөлгөөний шин чанарыг илэрхийлэх хэмжигдэхүүнүүд нь тодорхой хугацаанд улам өөрчлөгддөг байх нэ. За тэгвэл үүнийг хэдүүлээ хамтдаа дэлгэрүүлэн үзэхэд хэлбэлцлийн илэрхийлэгч нэгжүүд хэмжигдэхүүнүүд нь дараах хэмжигдэхүүнүүд байдаг байх нэ. За үе анхны төлөвтөө буцаж ирэх хугацаа. Тэгээд хэмжигдэхүүн нь секунд. За далайц тэвзгийн байрнаас хамгийн их хазайх шилжилт. Тэгээд үүндээ ихэвчлэн уртны агаас дээр нэгжүүгээд метр, сантиметр зэргийг авдаг. Тэгээд давтамж 1 секундэд хийх хэлбэлцлийн тоо гээд герц гэдэг нэгжтэй байх нэ. За тэгвэл одоо хэдүүлээ гармоник хэлбэлцэл гээд өнөөдрийнхөө хичээлийн сэдвтээ буцаад орцгоё. За тэгвэл гармоник хэлбэлцэл гэж яг юу хэлдэг вэ? Зооны байлгаа юм болов. Зооны байлгаа. Онгорт баярлалаа. Өөр хэлэх үг байна уу? За би тэгвэл яагаад гармоник хэлбэлцэл гэж юу вэ гэдгийг хариулт өгье. За гармоник хэлбэлцэл нь механик хэлбэлцэл, цахилгаан соронзон орны хэлбэлцлээсээ юугаараа өөр вэ гэдэг нь синус косинусын хуулиар өөрчлөгддөг. Тийм болохоор гармоник хэлбэлцэл байдаг. Та бүхэн эндээс тодорхойлтыг харж болно. Хүүхдүүд маань бичээд авах. Ингэж найдаж байна. Гэрийн даалгаварт PPT-гээ дахин шеэрлэх болохоор манай хүүхдүүд маань одоо хичээлдээ бас анхаарлаа хандуулаарай. За гармоник хэлбэлцлийн тодорхойлтын хэдүүлээ одоо ойлгоод авсан юм чинь. Тэгвэл хэлбэлцлийн үеийг нь яаж тодорхойлдог талаар үзье. За гармоник хэлбэлцлийн шилжилт хугацаанаас синус косинус функцийг x t a синус омега t гэж өөрчлөгддөг. Тэгээд далайц нь хугацааны хавцад тогтмол шилжилт нь синус косинус функцэд илэрхийлэгдэх хэлбэлцлийн энгийн гармоник хэлбэлцэл гэж нэрлэдэг. Өнөөдөр бид нэг энгийнийгээ үзэх болно. Тэгээд биеийн хөдөлгөөний хууль буюу Ньютоны хурдтай хууль F тэнцвэр m гэдэг эндээс урдны хамгийн их утгатэйгээ гасах омега квадрат далайц гэдэг хэлбэртэй бол гармоник хэлбэлцэл хийх бөгөөд үе тойрох давтамжийг тэгээд 2PV тэгээд үеийнхээ олох томьёо нэг нэг T гэж тодорхойлдог. За тэгвэл одоо хэдүүлээ хөршин хэмжээний талаар хамтдаа суралцгаая. За би ингээд самбар дээр та бүхэнд яг сайн ойлгуулах гад ингээд хөршин хэмжээний 2 удаа сурсан. За одоо ингээд манай энэ дээр бол бүгэлдэхүүн гадар үүдээ мастай биеийг хөршнээс ингээд уйсан байна. Тэгээд өгөлтгөө болохоор манай хэлбэлцэл маань ингээд зогсохгүй үргэлжлэн гэсэн үг. За үүнээс болонгууд x нь манай тэнцвэрээс хаадаг хазаал. Тэгээд v нь болонгууд манай мастай бие маань хурд. Тэгээд a нь болонгууд хурдлан байна. За үүнээс ингээд харахад ингээд
хэлбэлээ барууч аваад зүүн чи аваад ингээд зогсолтгүй байгаа тий хэлбэлээ хийж агаад за одоо энэ дээрээс манай биедэнд маань байгаа зү ингээд үйлчилж байгаа хүч нь болонгууд Гүкийн хуулиар ийм байна. Тэгээд F тэнцүү гасах Kx байна. За тэгнээд хэдүүлээ одоо энийга Ньютоны 2 дахь хуультай ингээд тэнцвүүлээд үүнээсээ гадаа хурдчлалынхаа томьёог тэн дээрээс олсон байгаамаа. Энд дээр болонгууд манай хурдчлалын маань томьёонууд байна. Бүшин дүүжин дээр болонгууд ингэж тодорхойлогддог бол дараа нь хэдүүлээ утасны дүүжин буюу математик дүүжинтэй арай өөрөөр тодорхойлогддог. За хурдчлал нь болонгууд энэ дээрээс та нар харж байгаа юм бол ингээд шууд хамааралтай тэгээд гисэн мөртлөг гастай болохоо эсрэг чиглэлтэй болж байгаа. За тэгээд тэнцвэрийн байрлал ингээд чиглэсэн хүчийг буцааж байгаа. Тэгээд гармоник хэлбэлтэй болонгууд хэлбэлзэгч биеийн хурдчлал шилжилттэй шууд партнаас хамааралтай эсрэг чиглэлтэй байна. Үүнийг хэдүүлээ сайн тогтоож авах хэрэгтэй. Яг тодорхойлтын нагаад дээр тогтооно хийсээ илүү томьёоноос л хэдүүлээ энийгээ шууд харж болно. Ингээд шууд партнаас тэгээд гастай болоход эсрэг чиглэлтэй гэсэн. За тийм бол хэдүүлээ утасны дүүжин буюу математик дүүжинтэй ямар ялгаатай нь харцгаая. За энэ дээр нь болонгууд дахин агаас дээр m-аас гасах mg синус альфа гэж авсан байгаа. Энэ гастай болох нь яг юу гэсэн үг вэ гэдэг эсрэг. За инэрлээдээ баярлалаа. За тэгээд хэдүүлээ ингэж томьёоноос ингэж гаргалгаагаа хийсээ энэ дээр дахин математик дүүжин дээр хурдчлалынхаа томьёог гаргаж авсан байгаамаа. За түрүүнчлэн хийсэн шиг сая бүшин дүүжиндээ болонгууд та нар хэрвээ харсан бол арай өөр байсан. Математик дүүжиндээ нь болонгууд бас арай өөр байгаа. H-ийг хуваагдсан G гэж өөрчлөгдсөн. За манай хүүхдүүд маань энэ томьёог тэмдэглээд авчих дараа нь хэдүүлээ хичээлийн гал үсгээс бодлого бодоод агаах томьёогуудыг ашиглах болно. Хүүхдүүд маань тэмдэглээд авч амжилсан гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ дараагийн слайд руу орцгоё. За одоо хэдүүлээ түншлэн хийсэн шиг бодлого бодох болно. За манай бодлогоо бүгдийг хамтдаа уншицгаая. Гармоник хэлбэлзэл хийж байгаа хөдөлгөөний хэрэгслэл нь x тэнцүү 0.5 космос 2 болно. Энэ хэрэгслээс хэлбэлзлийн далайд, хурдны далайд, хурдчлалын далайд, тойрон давтамж, хэлбэлзлийн үе, анхны фаз, ашиг харгалзах бие координатыг болно. За, яштэй бол иймэрхүү бодлогууд нь олон хавааллын ёстой тус бүгээгээ нэг оноо гэж яваад орж ирдэг. Тиймээс хүүхдүүд маань одоо энийг өөрсдөө нэг бодоод үзгээд тэгээд түүний дараа би та бүхэндээ зөв байгаатай бодлтыг нь харуулах болно. Яштэйг бол иймэрдүү бодлогууд нь 7 хоноотойгоор орж ирдэг. Тэгээд та бүгдийгээ 7 хоноогоор бүтэн бодож чаддаг болох гэж найдаж байна. За тэгээд одоо хамтдаа зөв бодлогыг танилцгаая. За манай гармоник хэлбэлзлийн үндсэн тэгштэл ёсоор x тэнцүү a cosноос омега t тэгээд фазын анхны фаз гэж үзвэл манай далайц маань болонгууд 0.5 м. Тэгээд үүнээсээ хэдүүлээ анхныхаа агаадын фазыг ингээд олсон. Тэгээд
Cosmos 60 ГГц-тэй 0.5 байдаг гэд эндээс хэдүүлээ үеэ олж гин. Үе маань болонгууд үе маань том юм 2 пи ваттын омега гэд манай омега маань болонгууд 2 пи гэж өнгөрцөн байгаа. Тэгээ 1 секунд гэж гарч гин. За тийм бол одоо хэдүүлээ хамтдаа урдыг нь олцгоё. Урдыг нь олохдоо болонгууд анхныхаа энэ далайцыг бид нэр А болон x0 гэж хоёулангааг нь агаад ашиглаж болдог. За тэгээд хэдүүлээ осон далайцаа осон омегатагаа үржүүлээд тэгээд 314 м/сек гэж гарсан байна. Үүнээс хэдүүлээ одоо хурдтгалаа олно. Хурдтгалынх нь ингээ ялгаа нь болонгууд нэг нь квадраттай байдаг. За тэгээд эндээс ингээд хангалттай ингээд олсон байна. Манай хүмүүс хэдэн он авахаар бодсон байна. Тэм таарч байна. За тийм бол хэдүүлээ дахин одоо яши өвөө байгаатай бодлогыг хамтдаа танилцгаая. Би та бүхэн өнөөдөр хоёр бодлого хэлсэн. За нөгөөх нь бол 2022 оны яши хоёрын төвдгийг иржсэн. За энийг хэдүүлээ болонгууд гэртээ бодно. За тэгээд анхаарал хандуулсан баярлалаа хүмүүстээ. PPT-гээ Google дээр шеэрлэх болно. Тэгээд гэртээ дараах бодлогыг бодоорой.